Мэдээлэл технологи хэмэл оюун ухаан ашигласан салбар авилгын эсрэг чөлөөлөлтийн гол хүч болно гэж засгийн газрын тэргүүн хэллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын 2024 оны захин засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 46 дугаарт орж 2022 оноос 28 байр урагшаалсан. Иргэдийн 80% нь Монголыг ашигладаг бөгөөд 27 сая долларын шууд бус зардлаа хэмнэсэн байна. Энэ салбарт төрийн оролцоог багасгаж, хувийн хвшилтэд боломж олгоно. Төр дахин програм хангамж хөгжүүлэхгүй гэдгийг ерөнхий сайд зарлаж, төрийн үйлчилгээний API сервисийг хувийн хвшилд нээж өглөө. Мэдээллийн технологийн салбарынхаа өөрсдийнхөө боломж болцоог ашиглаад эргэлтэнд орох, чадварчих, өрсөлдөх томоохон өрсөлдөх талбарыг бий болгож өгч байгаа гэж харж байгаа. Ямар ч компани төрийн үйлчлэгийг үзүүлэх боломжтой болгож байгаа нь бол их зөв алхмаа гэж харж байгаа. Код бичих, системийн архитектур гаргах, систем хийх ажлыг бол хувийн хвшлэр хийх нь бол үнэхээр хэрэгтэй. Би ерөнхий сайдаар томилогдоод би засгийн газрын тогтоол гаргасан. Цааш төр систем хөгжүүлэхгүй гэж. Одоо ер нь хөдөлмөрлөж байгаа хүн болгоны дэмжнэ. Ийм л бодлого. Энэ бол чөлөөлт. Засгийн сайдын хувьд бол одоо хаашаа явах уу гэдгийг бүрэн тодорхойлоод өгсөн байгаа. Учраас тэгэхээр энэ дээр бол манай салбарын яам дээрээс тариа байгууллагад анхаарч ирнэ гэдгийг хэлье. IT салбар авилгыг өөрөөлө зогсохгүй улс орны хөгжлийг хурдсгах хөшүүрэг болж байна. Жишээлбэл Узбекистан улс IT парк Узбекистанаа дэмжснээр 2024 оны эцэст 2600 компани 1.6 тэрбум долларын эргэлттэй ажиллаж 2025 оны эцэст IT үйлчилгээгээ 90 гаруй улсад экспортлжээ. Харин Казахстаны Астана хабын мэдээлэлээр 2025 оны байдлаар IT үйлчилгээний экспорт нь 633.8 сая долларт хүрсэн жишээ байна.